За сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амгалангаа айлтгая. За би та бүхэнд одоо хүлээж авах зохистой дадлын хэлбэршүүлэн нэвтрүүлэх зааврын ургамал хамгаалах бодис болдооны хэрэглээ, түүнд тавигдах шаардлага, хөдөлмөр хамгааллын дадал гэсэн шаардлагуудын талаар мэдээлэл өгье. Та бүхэн анхааран хүлээн авч сонсноо. За ургамал хамгаалах бодис болдоо. Ерөнхийдөө бол дэлхийн нийт бол ургамал хамгаалах хэмжээний бодис болдог бол хэрэглээд бараг 100 гаруй жил болчиход байна. Тэгээд аль болох ургамал хамгааллын хэмжээний бодис болдог хэрэглэхээс татгалзаж органик болдоо хэрэглэхийг бол эрхэмлдэг болсон. Органик хүнсэндээ хэрэглэхийг хүсдэг болсон. Гэхдээ органик хүнсийг үйлдвэрлэх, органик хүнсийг тариалж гаргах, органик хүнсний үн өндөр, бас тэр болгон бүх хүн амыг органик хүнсээр хангана гэдэг бол маш хүндрэлтэй учраас дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллага, за тэгээд улс орнууд маань хөдөө аж ахуйн зохистой дадлыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж, эрүүл чанартай бүтээгдэхүүн гаргаж, нийтийн хэрэгцээнд нийлүүлж дэлхийн хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах бодлого бол баримталж ажиллаж байна. Тэгэхээр хөдөө аж ахуйн зохистой дадлын маань нэг давуу тал бол ургамал хамгааллын хэмжээний бодис болдог хэрэгжилж болно. Хэрэглэхдээ зөвшөөрөгдсөн ургамал хамгааллын хэмжээний бодис болдог зохих тун нормын дагуу ургалтын зохих үе шатанд нь зөв зохистой хэрэгжилж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг санал болгож энэ зохистой дадлынхаа шаардлаганд тусгаж зохистой дадал нэвтрүүлсэн ургамал хамгаалах хэмжээний бодис болдог зөв зохистой хэрэгжилсэн гэдэг баталгаа гаргахыг зөвлөж шаардаж явж байгаа билээ. За эхлээд би хүнс болдоо ба хөлсний нэмэлтүүдийн талаарх мэдээллийг та бүхэнд өгье. Хэлбэршүүлсэн зааварт бол нийтдээ нэг 8 асуудал тогтсон байгаа. Тэгээд энэний хамгийн ихнийх нь бол эрх бүхий байгууллагын жагсаалтанд орсон ургамал хамгаалах хэмжээний бодис болдоо маань жил болгон хүнс хөдөө аж ахуй яам, байгаль орчны яам, эрүүл мэндийн яамны 3 сайдын хамтарсан тушаалаар Монгол улсын хөдөө аж ахуйд ашиглаж болох ургамал хамгааллын хэмжээний бодисын болдооны жагсаалтыг бол гаргаж баталдаг байгаа. Тэгэхээр энэ жагсаалтанд орсон бодисыг хэрэгжилж гэнэ үгүй юу гэдэг жагсаалт татаа нь тулгаад та бүхэн үзчих болно. Тэгээд хэрэглэсэн бол талбайн түүхийн дэвтрээс нь үзчих болно. За агрохимийн шинжилгээний дүнтэй байхыг бол зөвлөж байгаа. Тариалангийн тухай бол хуульд хөрсөнд агрофизикийн шинжилгээг 5 жилд нэг удаа заавал хийлгсэн байхыг бол шаардж байгаа. Тэгээд лабораторийн шинжилгээний дүнг бол та бүхэн үзэх нь байна. Тэгээд мэргэжлийн байгууллагаас зөвлөсөн зөвлөмжийн хүрээнд юм уу, эсвэл мэргэжлийн агрономч ургамал хамгаалагчтай бол түүнийхээ туршлагад үндэслэн хөлсний болдоо нэмэлтийг хэрэгжилж байгаа эсхийг бол талбайн түүхийн дэвтрээс нь зохих технологийн дагуу хийгдсэн гэдгийг үзэж хараад явчих болно. За болдог зөв зохистой хэрэглэх ёстой. Мэдээж бүрэн гүйцэд задарсан өтөг бууцыг хэрэглэнэ. За тэгээд худалдаж авсан тухай нийлүүлэгчийн мэдээлэл буюу патентаа байхыг шаардна. За тэгээд бүстгэл хөдлөлтийг хийсэн байна. Энэ бүстгэл хөдлөлт нь ургамал хамгаалах хэмжээний бодис болдоо адилхан ямар нэртэй хэмжээний бодис болдоо авсан, хэдэн хэмжээтэй авсан, хэдэнд авсан, хэн гэдэг хүн авсан энэ бүстгэл хөдлөлтийг үзчихин. Тэгээд нийлүүлэгчийн патентаа нь үзэж явчих болох нэ. За тэгээд талбай дээр нь бүрэн гүйцэд задарсан өтөг бууц ашигласан уу, эсвэл шинэ бууц хэрэглэсэн үү гэдгийг харчих нь байна. За хүний ялгцыг бол хүнсний ногоо тариалан бол ашиглахгүй, жимсгний тариална. Газар дээрх үйлчлэгээр бол та тогтооно. Хүний ялгцсанд бол маш олон төрлийн өвчний вирус бол явж байгаа. Тэгэхээр энийг бол ашиглахыг шууд хориглосон байна. За болдоо маань өтөг бууцаа маань бэлтэж байгаа энэ хэсэг маань бууц хангасаа бэлтгэж хадгалж байгаа хэсэг маань усалгааны усны их үүсвэр энэ голын сувг усалгаа шуудууны ихний дэргэд бол байж болохгүй нь байна. Тусад нь
усыг бохирдуулахааргүй газар байгаа эсхийг газар дээрх үзлэгээр нь та очиод үзчих нь байна. За болдооны болон хөрсний нэмэлтийн гарал үүсэл хөдлөж авсныг энэ бүсгэлээр бол хөтлөлтийн талбайн түүхийн дэвтэр болон энэ бүсгэл хөтлөлтөөр үзчихин талбайн түүхийн дэвтэрээр энэ бүсгэл хөтлөлтийн хүснэгт байгаа. Энэ хүснэгтийн үзэн явчин харин болдог бусад хүнсний түүхийн бүтээгдэхүүн хураасан ургацаас та тусад нь хадгалсан уу хамт хадгалсан уу гэдгийг газар дээрх үзлэгээр нь очиод агуулгыг үзчих нь байна. Тусад нь хадгалахыг заавал зөвлөнө. Хүнсний бүтээгдэхүүнтэй болон бусад төслийн бүтээгдэхүүнтэй хольж хадгалахыг бол зөвшөөрөхгүй. За химийн бодисын асуудал. Химийн бодистой 16 асуудал байгаа. Би энийг та бүхэнд ирүүлээд явчих. За нэгдүгээрт нь аль болох ургамал хамгааллын цогцлбор аргыг, цогц аргыг ялангуяа энэ агрохимийн, механик, физик, хорио цээрийн, биологийн аргыг бол хэрэглэхийг төлхөө зөвлөх хэрэгтэй. Бүр үнэхээр болохгүй өвчин хостонтой дээрх аргуудаас тэмцээд боломжгүй байгаа тохиолдолд химийн аргыг хэрэглэхийг бол зөвлөнө. Бас энэ хэрэгэлсэн арга технологи нь бол талбайн түүхийн дэвтрээс нь үзчих болох нэ. Тэгээд шууд химийн арга хэрэглэсэн үү эсвэл энэ бусад аргуудыг хэрэглэсэн үү гэдгийг харчих болно. Ер нь тариаланчдын маань нэг онцлог бол ерөөсөө химийн аргыг хэрэглэхийг маш их эрмэлздэг. Шууд химийн арга хэрэглэдэг ийм сөрөг хандлагууд бол байдаг. За химийн бодис маань мөн түрүү нөгөө 3 яамны сайдын баталсан, жагсаалтад багтсан бодисыг пестицидийг хэрэглэхийг бол энэ нөгөө дэвтрээс болон жагсаалтаас хаасан. За тэгээд тусгай зөвшөөрлөлтөөр нийлүүлэгчээс химийн бодис болдоогоо бол авна. Яагаад гэвэл аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар химийн бодисыг заавал тусгай зөвшөөрөлтөөр ирэх бүхий компани импортлж оруулж худалддаг. Тэгэхээр энэ компаниас худалдаж авна. Худалдаж авахдаа түрүүчийнхтэй адилхан бүсгэл хөтлөлтийн энэ хүснэгтийг хөтлсөн байх ёстой. Энэ бүсгэл хөтлөлтийг бол үзэн талбайн түүхийн дэвтэр болон жагсаалтаас нь харчин. За тэгээд талбайн түүхийн дэвтэр дээр нь ямар химийн бодисуудыг хэрэглэсэн байна гэдгийг хараад 2 буюу түүнээс дээш химийн бодисыг хэрэглэсэн бол зөвлөмж авч хэрэглэсэн үгүй юу гэдгийг үзэж явчих нь байна. Хэрвээ зөвлөмж авалгүй дур мэдэн хэрэглэсэн байвал тийм дур мэдэн хэрэглэх шаардлагагүй гэдгийг нь бол хэлж ойлгуулж тэгээд хянаж үзэх шаардлагатай. За мэргэжлийн байгууллагын зөвлөсөн тун ноорм хэмжээгээр химийн бодисыг бол заавалчгүй хэрэглэнэ. Дур мэдэн тун норм нь 20 г, 25 г ч юм уу 200, 300 гэд литр гэд ингээд заагдсан байхад дур мэдэн 400, 500-аар хэрэглэж болохгүй. Энийг бол сайн ойлгох хэрэгтэй. За илүү гарсан болон хугацаа дууссан тийм химийн бодисуудыг бол заавал бүстгэж устгасан байх ёстой. Манайхны нэг сөрөг дутагдaltaй тал гэвэл тун норм хэмжээг баримтлахгүй байх гэдэг. Нодлон 25-аар 20-с ч юм уу энэ норм нь тийм юм билээ хэрэгэлсэн чи үхээгүй энэ жил 30 болгочноо ч гэдэг юм уу дур мэдэн хийдэг асуудал байгаа. Тэгэхээр энийг огт болохгүй. Энийн оронд химийн бодисоо солих өөр төрлийн химийн бодис хэрэглэх зөвлөмжийг өгөх хэрэгтэй. Хэд өндөр тун хэмжээгээр химийн бодис хэрэглэсэн тохиолдолд бүтээгдэхүүнд үйл татвар хөрсөнд үлдэх дараа жилийн ургацад нөлөөлөх гэдэг хоруу чанартай. Дээр нь тухайн хөрсөнд тухайн таримлалт гарсан өвчин хостонны маань бие организм тухайн бодистой дасал болдог. Тухайн бодисд үхэж өрөөддөггүй тийм болдог учраас мэргэжлийн байгууллагын зөвлөсөн химийн бодисыг тун норм хэмжээгээр нь зөв зохистой хэрэглэх шаардлагатай. За хор аюулын давалгаа шошгын мэдээлэл заавал байх ёстой. Энэ хамгийн чухал асуудал. Шошго заавал монгол хэл дээр бичигдсэн байх ёстой. Хэрвээ англи, хятад, орос хэл дээр бичигдсэн байх юм бол монгол хэл дээр бичигдсэн дагалдах хуудсыг заавал авна. Дагалдах хуудас нь тухайн бодисын бүх үзүүлэлтүүдийг бичгээс гадна хэрэглэх арга заавал бичигдсэн байгаа. Тэгэхээр энэ бол нэн чухал. Газар дээрх үзлэгээр нь үзээд явчин бүтэмжлэл хаяг шошго сав баглаа бодол хэрэглэх арга заавар өгөгдсөн байдлыг авчиж болно. За химийн бодисыг хэрэглэхийн өмнө тоног төхөөрөмж одоо энэ шүлшигчийн хушууг бол
заавал тохируулж шалгах ёстой. Хэрэглэсний дараа химийн бодисыг хэрэглэсний дараа хэрэглэсэн энэ хувцас энэ тоног төхөөрөмжийг заавал хоригуулж 3 удаа зайлах гэдэг аргыг хэрэгжилж 3 удаа цэвэр усаар зайлж тусад нь хадгална. Одоо хувцсыг тусад нь тоног төхөөрөмжийг тусад нь хадгална. Энийг үзлэг болон бүсгэл хөдлөлтөд цэвэрлэгээний бүсгэл хөдлөлтөөр нь үзчихнэ. За хадгалалт химийн бодисын хадгалалт бол нэлээд бас асуудалтай. Химийн бодисыг аль болох битүү цоочтой ийм савнд хадгалах шаардлагатай. Шууд залгаа ил бол байлгаж болохгүй. Ямар нэгэн асуудал үүсч санамсаргүй тохиолдлоор хүүхэд, амьтан, янз бүрийн хүн одоо асгах, амтлах, үнэрлэх асуудал үүсч хордлого өгч болзошгүй тул маш сайн анхаарах. Энэ битүү савнд хадгална. Хоёрдугаарт нь шингэн химийн бодисыг нунтаг бодисын дээр хадгалж болохгүй. Шингэн бодис маань хагаад химийн нунтаг бодисын дээрээ тусаж гоочсноос химийн бодис маань магадгүй дэлбэрэх, аль эсвэл уурших. За тэгээд химийнхаа бодисын агуулгыг нийтлэл ууршилт үүснээс агуулгад орсон хүн ухаан алдах, амь насаа араа эрсдлүүлж болзошгүй тул химийн бодисуудыг хадгалахтаа бас нэлээд нарийн шаардлагуудыг хангаж ажиллана. Химийн бодис маань өөрөө төсөвч дэлбэрэх, уурших, шатах гэх мэтлэн онцлог чанаруудтай байдаг, хоруу чанаруудтай ч байдаг. Тийм учраас хадгалалтын дээр нэлээд сайн анхаарах шаардлагатай. За шошгон дээр заасан дагуу хадгална. Тэдэн градус одоо тийм тий. Тэгээд тухайн агуулгад ямар бодис хадгалж байгаа тухай мэдээллийг бичиж тавина. Тэгээд түрүүчийн шиг ингээд ийм бүх төрлийн химийн бодисыг хамтд нь холиод нэр хай тавилгүйгээр хадгалж болохгүй байх нэ. Энийг газар дээр хөтлөхөөр тогтоох нэ. За хоосон сав баглаа. Одоо химийн бодис хэрэглээд дууссан химийн савын энэ хуванцаар сав, поошиг ерөөсөө манайхан ашиглах сонирхолтой байдаг. Ямар сайхан поошиг вэ? Эний чи өстө ус зөөчих юм бэ? Сүүгээ хийчих. Энийг зайлаад энэ бол болохгүй. Хаанаас худалдаж авсан тэр газраас савыг буцааж өгөх шаардлагатай. Тэгж устгуулна. Тэрнээс биш дур мэдэн хэрэглэхгүй. Энэ дээр бүтгэл хөдлөл газар дээр хөдлөхөөр нь шийдчихнэ. За хугацаа дууссан болон муутсан, хагарсан одоо тий та тийм химийн бодисуудыг бол яг нөгөө түрүүчийн хэлдэг сав баглаа бодол, дууссан сав баглаа бодол, шуудаг хадгалт тавьж ашиглах устгахын журмын дагуу устгалын цэгт албан ёсоор өгч устгуулнаа. Тэрнээс биш өөртөө дур мэдээд яагаад тааж болохгүй. Хэрэглээд эсвэл бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн, хувцас, хунар, за тэгээд бордоо тоовол хадгалж болохгүй. Энийг газар дээр үзлэхээр үзээд хараад явчих болно. За химийн бодисын нэр тун арга хэрэглэсэн шалтгаан огноо гэдэг энэ дээр энэ хүснэгтийг бүглэнэ. Пестицид хэрэглэсэн тухай тэмдэглэл, талбайн байршил, таримл нэр ямар үе шатанд нь хийсэн, хэдийд хэрэглэсэн, ямар пестицид хэрэглэсэн, ноорм тун хэмжээ нь хэдийн, хэрэглэх үеийн цаг агаар ямар байсан, нафта, борото, тогтун тий ямар байсан тийм нөхцөл байдлыг бичнэ. Ямар хостон шавж өвчний эсрэг хэрэглэсэн, хураалтыг хэдийн хугацаанд хийх юм. Одоо химийн бодисоо хэрэглэснээс хойш хэд хоногийн дараа бүтээгдэхүүнээ хураах вэ гэдгээ бол бичнэ. За тэгээд хэн хэрэглэсэн, гэрээт байгууллагаар хэрэглэсэн бол гэрээнийхээ дугаарыг бичээд тавьчихна. Энэ дээр бол химийн бодис хэрэглэх үеийн цаг агаарын нөхцөл бол нэлээд онцгой, ноорон бас онцгой. Тэгээд хураалт хийх өдөр бол нэн чухал. Манайхан хураалт хийхээс 7 хоногийн өмнө химийн бодис хэрэглээд явж явах тал байдаг. Тэгэхээр энийг үнэн зөв бодтой бүсдэх хэрэгтэй. Энийг талбайн түүхийн дэвтрээс нь үзнэ. За химийн бодис болдоо хэрэглэсэн тохиолдолд нийтийн хэрэгцээнд гаргаж байгаа бүтээгдэхүүн ургацыг лабораторийн шинжилгээнд хамруулж химийн бодисын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээний сэтгсэн үү, хэмжээний дотроо байна уугүй юу гэдгийг заавал шинжилүүлнэ. Энийг лабораторийн шинжилгээний дүнгээр мэднэ. Шинжилгээний дүн сорилгын дүнтэй байна. За тэгээд хэрвээ
сорилын дүнгээр бохирдолтой зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан гэсэн дүн ирэх юм бол залруулах арга хэмжээг авна. Хэрвээ энэ зөрчил дахин давтагдаад байх юм бол зөрчлийг арилгаж яах хүслээ ургацыг нийлүүлэхгүйгээр шалтгааныг тогтоож арга хэмжээ авах шаардлагатай. Энэ тухай бол бүстгэл хөтөлбөртийг хийсэн байна. Энийг бүстгэл хөтөлбөртөөс нь мэдчихнэ. За, таримлыг бохирдуулахгүйгээр шатах туслах материалыг ашиглаж хадгална. Мэдээж таримл ургамлыг тариалах, хадгалах, тээвэрлэх явцад бол техник тоног төхөөрөмжүүдийг бол ашиглаж байгаа. Тэгэхээр энэ тоног төхөөрөмжүүдийг ашиглах явцад мэдээж бензин, шатах туслах материалыг ашиглана. Тэгэхээр энийг бас тухайн таримлд нөлөөлүүлэхгүйгээр тухайн таримлын талбайд шатах туслах материалыг асахгүй, гоожуулахгүй, за тэгээд хамт хадгалахгүй байснаар таримл бохирдохгүй байх боломжтой. Үүнийг газар дээрх үзлэг